13 дугаар анги. Тэд хамтдаа далайн ирэг дээр ирж ярилцаж кофе ууж буугаад инэн эхэлнэ. Хина нөхрийнхөө задлангийн эмчийн гарын үсгийг дуурайлганд зурвуулахаар хөлсөөр юуг л бод юу хийдэг нөгөөх хоёр дээр очдог. Тэд ээжийнхэн зургийг зурж байх бөгөөд үүнийг харсан Хина сэтгэлээр унана. Тэрээр олон нийтийн газар гэгийн цагаан өдрөөр архиудаггүй тул думмээ хинээс өгсөн юм бол хэмээн бодож ханиулахар болдог. Хина чи цаг хугацаа өнгөрч өгөхгүй байна гэд архиудаг. Би цаг хугацаа хурдан өнгөрч байна гэж архиулаа. Тийм болохоор л уушин газрууд дампуурдаггүй юм байна л да гэв. Өдөржин алга болсон Южинийг хаачаад ирв гэхэд тэрээр баруун эрэг орчмоор мөрлөг хийгээд ирлээ. Завтай үед ойр ойрхон шалгахгүй бол болохгүй гэж хэлдэг. Маргааш бууны үзлэг хийцгээе гэхэд Южин хахад цацна. Ингээд өнөөх хоёр дээр очиж та нарт сум байна уу? Хайрцагын доторх өнөөх бяцхан хүү бүр их чичирж байна. Гэхэд өнөөх хоёр гэснэ. Чичрээд байгаа юм бол дулаан хувцас өмсөлдөө химэн ваар дүүрэн сумыг харуулж хэр их хэрэгтэйвэ гэхэд Южин ердөө 3  хүн гин тэр. Маргааш нь Кайл нөхөр Южин та нөгөө Японыг хэдэн удаа буудлаа гэхэд Южин 3 гэснэ. Нөгөө юу хэмээн эдрэхэд Кайл. Тэгэд яахлаараа сумч нь бүрэн байдаг үлээ гэснээр түүнийг шийтгдэг. Хесогийн аав хүүгээ ажилд оруулахаар арга сэдэж албаар Иваныг мөргөж түүнтэй танилцах бөгөөд хагуул хүртэл өгдөг. Тэгээд би бол таны сонссон баян юм мөн. Хүү маань ажилд орчих бол түүнд бүх юм байгаа. Таныг Япон элчинд сайдаар ажиллаад байхад манай хүү таны ачаар тэнд боловсрал аюулгүй эзэмшиж чадсан. Таны ачаар айхаа дэсгүй байсан гэх мэтээр аятал засна. Хисог голорид байрлаж байгаа гэхэд Иван тентгийн эзэн их ааштай гэсэн гайгүй байна уу гэхэд Хисо та буруу сонссон бололтой. Буудааш тэр эзэгтэйш тэр үнэхээр гайхалтай шүү гэхэд Иван сэтгэл хансан бололтой инээмсэглэж чи гэрэлсэн үү гэж асууна. Энэ үед Хисогийн аав түүний өмнөөс ярих ба тэр гуу ноёны ач охинтой сүй тавьсан гэхэд Иван сүй бол хурин биш гэж хэлээд дараа хамтдаа голорид кофе ууцгаая гэд салцгаадаг. Эшийн сүмитэй уулзаж параас талхны газар орж энийг Кастила гэдэг юм гэд зүсэх гэж бодлох үед сүми та хутас сэрээгээ буруу гартаа бариад байх шиг байна. Би зүсээд үгүй гэж хэлнэ. Эшийн сүми давсан торгоо өгч дүүдээ хантаа зойж өгөөрэй. Миний нууцыг хадгалсанд баярлаа гэдэг. Маргааш нь Думи шинэ хантаастай гүүхийг харсан орчуулагч хөөх чи чин ганц шөнийн дотор яах нь инвэ гэхэд Думи манайэгчэд маш ихээр хүндэлдэг хүн нь торг өгсөн гэсэн. Тэгээд надад хантаа зойж өгсөн юм гэхэд Кайл түүнийг хөөрдөж чи үнэхээр дэгжин байна шүү гэж хэлэхэд Думи thank you very much гэж гар барихад Южин чи ойлгоод байгаа хэрэгүү гэхэд Думи тийм гэж толгой тохвол орчуулагч ми алтны дэрэгдэх гуй шаарлнаа гэж энд 3 сар болсон хүн ойлгохгүй гэд яахав тий. Гэхдээ Думи чи ганцаараа ухаантай биш шүү. Төлөөлөгчдөө солонгос хэлийг сайн заагаарай. Энэ хүн харин яаж гасан гэхээр ингэж удаан сурдаг байна гэж хэлээд цааш явна. Эшийн сургуулиас Америкийн төлөөлөгчийн газар руу захаа хүргэх хүн байна уу гэхэд Эшин би химэн захааг аваад төлөөлөгчийн газар очиж come here гэж хашгирахад ханаам авхай наадах чи юу гэсэн үг юм бэ гэхэд Эшин ир зав хурж ирээд тосчав гэсэн утгатай л да махчилд орчуулвал гэж хэлдэг. Түүнийг харсан Южин инээдээ тисэж ядан ийм үед зүгээр л excuse me гэхэд болно гэж зааж өг. Захааг Думигээр хургуулах гээд дуудахад Эшин хөөх чи нөгөө охины дүү юм уу сүми гэхэд Думи тийм ээ та манай ихчийг таньдаг юм уу гэхэд Эшин тийм ээ би цайхаа уулзсан хантаад чинь ёстой гой зохиж байна. Танай ихч журан гартай юм аа гэхэд Думи та нөгөө залуухан царайлаг сайхан сэтгэлтэй авах байх нэ гэхэд Эшин тийм ээ чи яг зөв тодорхойллоо химэн өнгөрнө. Эсүн бас л гэрийнхээ булан тохоо бүрийг ухаж авч болох бүхий л өнөд идлийг нь авч мөрийтэй тоглосон байлаа. Ээж нь уурлаж ханамыг бүгжнүүдийг олж ир. Мөн Эсүн миний өрөө рүү орвол гарыг нь хуу цохоод гарга гэж хэлв. Эсүн Иваны туслах дүмүний том ихнэр бөгөөд хүүхэд гаргадаггүй учир нөхөр нь үл тоодог болсон байлаа. Тэгээд нөхөр нь танай дүүгийн хорим юу олж байна гэхэд Эсүн би сайн мэдэхгүй гэхэд баг ихнэр нь тэр тоглохоос өөр мэддэггүй гэж хошуу нэмснээр нөхөр нь Эсүнийг алгадаж ямар ч хэрэгцээгүй юм химэн уурлана. Маргааш оройн Южины орчуулагчийн нэг найз нь дүмүнтэй танилцуулдаг. Дүмүн төлөөлөгчийн газар болж би үйл явдыг нэг мөрчлэн хэлбэл энэ мөнгийг өгнө гэд цүнхтэй мөнгө санал болгодог. Хаан төмөр замх барих ажлыг яарвчлах үүрэг өглөө. Мөн Йосептэй уулзаж Америкаас зээл хүсэх гэж байгаа гэж хэлдэг.
Юужийн ээшин хоёр ваарчин дээр очих үеэр Юужийн ваарчин пив авч өгөх гээд ваарчин ердөө долоох нь чи хоёр гараа ашиглаж юр сурахгүй юм аа гэхэд ээшин энэ юу юм бэ гэвэл барууны согтруулах юм да гэхэд ээшин алуу би ууж үзье гэхэд ваарчин та мөнгөөрөө авчуу энэ манай будааны арх шиг чанга биш гэдэс дүүргэж шээс үргэхээс цаашгүй гэхэд ээшин харин тэгээд би үзье л да ядаж нэг аягч болдгоо химээхэд ваарчин харамлсаар байла. Тэгээд ээшин өнөөх архинаас нэгийг гаргахад ваарчин наатаха буцаа чи авах гэхэд ээшин пэ ёстой шалахгүй хүн байжээ гэж хэлв. Буцах замдаа Юужийн ээшиний аавын зургийг харуулад танд хүн байна уу гэхэд ээшин үгүй гэв. Юужийн аавыгаа харж байгаагүй хэрэгүү гэхэд ээшин аа байгаа гэж юу? Би түүний нэг ч удаа харж байгаагүй. Ханаа магчийн хэлснээр бол миний нүд түргэн зан аав шиг гисэн. Аавыгаа хараагүй жин хүн гэдгийг мэдэж байна хэмээн аавыгаа зав. Юужийн наад зурган дээр чинь байгаа хүмүүсийн нэгийг шалгаж байгаа. Миний мэдэж байгаагаар найзуудын нэг нь урвсан гэсэн. Юм олж мэдвэл хэлнэ гэв. Гуу ноён тэнгэр ширтэж зогсно. Хэрэн та орж амрал та. Тэнгэр нүгэд явчихгүй шүү дээ гэхэд гуу ноён би хэр удах хол гэхэд хэрэн та ахаад 10 жил амьдрах ёстой шүү гэхэд гуу ноён маргааш цаасны дэлгүүр орж их хэмжээний цаас авчир ачих хүн дагуулж авахаа мартваа хэмээгээд мөн хийсо хаана амьдарч байгааг мэдээд ир гэж хэлв. Маргааш нь гуу ноён хийсогийн буудал дээр түүнтэй уулзаад би хэр удах вэ? Миний хүү ээшинийг хурдан авчав гэхэд хийсо ээшинийг бодон тэр надад таалагддаггүй. Инээж байгаа нь уруулна, алхаа гიშгэн, барих нь хүртэл таалагддаггүй гэж эсэргээр нь хэлэхэд гуу ноён ээшийн сүгээ зоцол гэж чамд хатуурхсан бололтой. Чиний тууштай байдал надад таалагддаг. Өвөө нээх удахгүй гэдгээ мэдээд байна. Надаас гоо шохныг минь хамгаалж өгөөч. Чи тэгж чадах уу? Хэмээн гуйдаг. Гуу ноён Япон улс өөрийн мөнгөн тэмдэгтээ ашиглан чусганыг өөрийн болгохыг зорж байна. Манай иргэдийг булааж байгаатай адил бидний эд зүйлсийг булааж байна. Мөн энэ манай бүрэн эрхт байдалд халдаж байна. Энэ улсын язгууртны хувьд зүгээр хараад сууж чадахгүй. Над чиг ийм бодолтой байгаач хөдлөхгүй гэр гертэ шаналж суугаа та бүхэн энэ сарын сүүлээр хансоонд цугларч хамтарч ажиллана уу? Мэргэн гуу хансан гэж бичин энэ улсын бүхий л эрх мэдэлтэй хүмүүс рүү илгээдэг. Гэр сагсан хөгшнийг ийм гай тарина гэж сансангүй. Чамайг хайлаас модны дор буулхаа мэдья хэмээн шүтцэн. Орчуулагч минь өнөөх мөнгийг авахгүй хэмээн навч таслана. Түүнийг харсан Юужийн чамд ямар нэг юм болоо юу гэхэд орчуулагч үнэндээ л одоо л тань хэлэхгүй бол дараа гэж байхгүй болно гэд болсон бүх явдлыг түүнд хэлдэг. Тэгээд миний мөнгө салхинд хийсэн утсан ч гэлээ сэтгэл уужирч байна гэхэд Юужийн хийсээгүй чи мөнгө ав гэхэд орчуулагч тэгээд би мэдээлэл өгөх хэрэггүй гэхэд Юужийн тийм ээ бүгдийг нь өг. Намайг царайлаг их ухаалаг чадварлаг гэдгийг хэл гэхэд орчуулагч бас солонгосоор уншиж чаддгүй гэдгийг чинь хэлэх үү гэхэд Юужийн сурч байгаа гэж хэл бүгдийг нь л өндөр нь хэлгэв. Ээшийн Думмегийн өрийг төлөх гэж хянаагаас мөнгө асуугаад тэрээр та Думме дүртэй бол энийг өг гэд нэг ширхэг зоосохгүй ээшийн юу энэ зэрэг бол надад байгаа гэхэд хинаа тэрэнд энэ улсын 10 хүн дутмын 9 нь өртөө хэр ихийг өгч байгаа нь биш мөнгө өгч байгаа нь л чухал. Тэгээд ээшийн Думме дээр ирж чи яагаад намайг тагнаад байгаа юм бэ? Яахлаараа миний ээж аавын сүм дээр очдөг үлээ. Мөн чи намайг бууцсан мэдтэй. Одоо очиж хэлэхгүй Япондоо гэхэд Думме хэлэхгүй. Таныг харсан хүмүүсийн нүдийг ухна. Үүр таныг хамгаална. Би чамаар хамгаалуулмарг байна гэвэл яах вэ? Гэхэд Думме. Та надаас зөвшөөрөл авалгүйгээр хинт ч хэрэггүй болсон амийг минь аварсан. Тиймээс би танаас хариугаа авч таны зөвшөөрөлгүйгээр таныг хамгаална. Сар бүр наад мөнгө төлөөрэй гэдэг. Юужины ажил дээр хөгшин Америк ирж ширээн дээр нь шилтэй арх үлдээхэд Думми ноёнтон байхгүй байгаа гэхэд өнөөхөр хацрыг нийлж би мэдэж байгаа. Хүмүн гэв. Өнөөх архийг Думми Юужиныг ирэхэд нь авч очиод нэг хөгшин Америк үлдээгээд явсан гэхэд Юужин тэр Америк эргээд ирнэ. Тэрнээс ирсэн захиаг чамд уншиж өгье. Аль бичээсөө гэд унших гэж байгаад захааны маркийг харан нэг л зүйл буруу байгааг ойлгосон гэлтэй сууж байтал төлөөлөгчийн газар Америк хүний зогсос ирлээ. Тэр бусдад хорлогдсон юм шиг байна гэж цэрэг мэдгдснээр явж очиход өнөөх хүн нь Йосеф байлаа. Тэрээр Юужинийг өөрийн хүү гэж бодон маш ихээр хайрлаж өсгсөн байв. Тэр цагаан будааны хийж сурсан ба хүүдэ авчирч өгч байгаад бусдад буудулсан байдаг. 14 дугаар анги. Йосефийн дэргэд уйлаад сууж байгаа Юужинийг ээшийн харж буугаар инээн гэхлэн. Думмегийн туслах толгойлогчоо манай дүрэгт Америкээр алуулсан байна гэхэд Думме жусан шиг харагддаг Америк үү гэхэд үгүй жинхэнэ Америк шар үстэй гэхэд Думме оо харамсалтай юм а зөв хүний нөхгүй гэж хэлв. Номлогчийг Иван алсан гэдгийг Юужин мэдэж байлаа.
Иван Йосепт байсан хааны нууц захийг өөрийн болгосон байдаг. Ингээд Южин Иваны дэрж нэгжлэг хийхэд Иван энэ улсад болж буй гэмт хэргийн тал нь минийх гэвч хинч надад хариуцлага тооцдоггүй юм. Мөн би улсынхаа төлөө ажиллаж байсан нууц ажилтнуудыг дээрээс ирсэн тушаал гэж цуглуулад бүгдийг нь урагж болгосон гэхэд Южин тохон гүлэг байх шүү гэж хэлгээд нэгжин. Гэвч аль хэдийн тэрнийг оргуулсан байх нь тэр. Япончууд энэ хэрэгээр далимдуулан Доммег баривчилдаг. Харин түүний хэрэгтэн биш гэдгийг Южин мэдэж байлаа. Ингээд хэрэгтэн 5 хоногийн дотор олох үүрэг өгч цэргүүд сэжигтэн хайна. Харин Доммег ирүүдний шүүж Иваны захиалгаар түүнийг хэрэгтэн болгох гэж үзэж байлаа. Энэ хэргийн захиалагчийг гуйсанхуу ноён байхаар үүрэг өгсөн байв. Южин 205 дугаар өрөөнд байсан захиануудыг олж өгөхийг хянагаас гуйдаг. Харин тэрээр ердөө Доммег аврах нөхцөлтэйгээр захиаг өгдөг. Южин өнөөх хоёр дээр очиж номлогчийн уулзсан бүх хүмүүсийг олж хэрэгтэй мэдээлэл ол үн хөлс нь хэдэж байсан хамаагүй гэхэд өнөөх хоёр сүүлийн өгүүлбэр сэтгэл төрлөө. Би явцгаад ирье гэснээр шуурхаа хөдөлдөг. Южин ээшний санаа зовоохгүй гэсэндээ захаа бичиж үлдээн. Надад санаа зовлгүй үргэлж үзэсгэлэнтэй байдаг шигээ байгаарай. Гар барих, танилцах, тэврэх, эдгээрийн дараагийнх нь магадгүй санагалзах байх гэж бичсэн байдаг. Иван хаан дээр ирж өнөөх захааг оллоо. Энэ захаа Япон манай улс хоорондын хамтын ажиллагаанд саад болно. Энэ захаа хуурамч үсттэй. Хуурамч захаа өгсөн хүнийг хороох уу гэх зэргээр ярихад хаан юу ч хэлж чадалгүй. Өөрийнхөө хүснэр гэхээс өөр зүйл хэлдэггүй. Мөн Иван би ийм чухал зүйлийг олсон юм чинь та нэг заваараа намайг гадаад хэргийн сайдаар томилчоорой гэд гарч авдаг. Хинаа Доммэ дээр ирж Южин хэрэгтэн барихаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Чи биш бололтой. Маргааш шүүлт чинь бүрд ордох байх. Бас задлангийн эмч Иваны хүн болохоор чамайг буруутгах байх гэж хэлв. Маргааш нь задлангийн эмч хариу өгөхөд Южин буруу гэдгийг нь мэдэж задлангийн хариугаа засаж бичихгүй бол би чамайг алдчих мэднэ шүү гэж хэлээд гарч авдаг. Өнөөх хэрэгтэн гуу ноёны гадаа зогсож байдаг бөгөөд үүнийг харсан Хийсо та хэн бэ? Өмнө нь Голорид таарсан юм байна гээд гар барих гэтэл өнөөхөнд зогтно. Түүнээс маш сонин үнэр үнэртэж байсан тул Хийсо араас нь хөөх боловч замд нь нэгэн эмэгтэй саад болсноор түүнийг алддаг. Мөрдлөгийн дүгнэлт гарч тэр гадаад иргэн хааны тамгыг хуулбарлаг өөрийн эрх ашигын төлөө ажилласан. Мөн түүнийг алсан хүн нь гүд өмнө мөн хэмээн үзэж цаазаар авахар болсон байлаа. Южин маш ихээр уурлаж хааны түшмэл дээр ирээд Йосеп Жусон туслах гэж байгаа дамиа алдсан. Гэтэл түүнийг өглийг яаж ингэж гутамшигтай болгож чадаж байна. Гуйд өмнөг манайх авч хэрэгтэн олох хүртэл мөрдлөг үргэлжлэнэ. Сул дорой Жусон намайг зогсоох эсхийг харъя л да гэж хэлнэ. Тэр ирмэгцээ Кайлаас тусламж гуйдаг. Кайл элчин сайд дээр орон Доммег авах талаар хэлэхэд хахуул авсан сайд тэр хэрэг дууссан. Тэгээд жицийн хариуг би гаргадаг юм. Өөр хинч биш гэхэд Кайл би гаргана. Энэ бичгэн дээр гарын үсэг зур эс бөгөөс надаас сайн будах гэд үзэлдэ химийн сүрдүүлснээр Доммег өөрсдөө шалгахаар болдог. Доммег хүчээр хэрэгтэн болох гэж байхад Южин цэргүүдтэйгээ орж ирэн түүнийг авч явдаг. Гэтэл Доммэ чи намайг аварлаа гэсэн ахаад хорж байгаа хэрэггүй. Энийг ч мэдэлгүй арай дотн болох гэж байлаа гээд хэрэгтэн ахван гэрээр эргэлддэг байсан хэмээн хэлдэг. Маргааш нь Южин гуу ноёны гадаа цэргүүдээ хамгаалалтанд гаргаж өөрөө ноёнтонтой уулзахад ноён хамгаалалт хэрэггүй. Гэвч яагаад Америкчууд хамгаалдаг үйлээ гэхэд Южин Жусон таныг хамгаалахгүй учир та тэгвэл гэрийнхээ хамгаалтыг сайжруулаарай гэснээр тэднийхээс цэргээ татна. Түүнийг ирсэн гэдгийг нь хамаан ээшинд хэлдэг. Ээшийн араас нь гарч гүхэд аль хэдийн тэр явчихсан байх ба хэсэг хугацааны дараа эргэн ирж тэд хашааны наанцанаас бисээ харна. Ширээн дээрх зургийг харсан Думи би энэ ахыг танина тэр үе ирдэг. Сая хүртэл ирээд цэцгнүүдийг аччихад явсан гэв. Үүнээс Южин ямар нэгэн зүйлийг ойлгодог. Харин нөгөө талд хааны түшмэл ардын аримхныг цуглуулж тэр захаа жинхэнэ байсан гэдгийг хинч мэдгийг осгүй. Тэр Америкийн мөрдлөг Жусоныг заналхилж байна гэхэд ваарчин тэр Жусонд тусалсан шүү дээ гэхэд түшмэл тэр өшөөгөө авах гэж ирсэн. Мөн хааны цэргийн академиг өдөртөхгүй гэж бүх зүрх гарган татгалцсан. Тиймээс тэрнийг эртгэн хөнөө гэсэн тушаал өгдөг. Южиныг Думмагийн хүмүүс ирж толгойлогч аварна хэмээн дайрдаг. Энэ үед Южин хий будаж тусламж дуудахад ирсэн хүн нь Хийсо байх нь тэр. Тэд зодтолдож байхад Думмагийн баруун гар ирж Южинээс уучлал гуйгаад толгойлогчийг сулалж чухал бид бүх хүчээрээ туслахад бэлэн гэж гуйна. Шаргадсан Хийсогийн нүрийг Южин цэвэрлэж өгөх үед Хийсо тэр хүнээс нэг жигтэй үнэр гарсан гэхэд Южин энэ мөн үү гэхэд Хийсо тийм би таарсан өмнө нь Голорогийн 205 дугаар өрөөнд байсан хүн гэхэд Южин хар тамхи үнэртэж байгаа юм гэхэд Хийсо хар тамхи бишээ их танил үнэр байсан. Хар тамхины үнэрийг үл би мэднэ гэхэд
Юужийн Думмагийн далдуур хэлээд байсныг нь санаж хүж үү гэхэд хийсөө яг тийм хүчний үнэр байсан. Тэр хүн бөө юм уу гэхэд Юужийн бөөгийн гэр байж гэснээ гарч явдаг. Үнэхээр тэр хэрэгтэн бөөгийн герт нөөгдөж байв. Бөө түүнээс ийм их мөнгөтэй Япон хятад руу зүгтаахгүй яагаад энд байгаа юм бэ гэхэд өнөөхөр хуучин найзынхаа охинд эцэг эхийг нь хин алсныг хэлж өгөх гээд энд байгаа юм гэж хэлдэг. Эшийн жан анчнаас гуйж Юужин дээр хүргүүлнэ. Тэгээд Юужинийг сансан гэдгээ хэлж Йосебийн үгийг хэлнэ. Ариун журамт үнэн шудраг миний хүү. Би чиний төлөө үргэлж хамт ойр байсан ч хол байсан ч би чиний төлөө үргэлж залбирах болно хэмээн хэлв. Ийм зогсож байтал гинэт тэдэн рүү бууддаг. Юужин хэрэгтний араас гүйж Эшийн Хинагийн тусламжтай тэндээс гарна. Гэвч Хинаг аюулд орсныг харснаар ахин орж түүнд тусалдаг. Ингээд буудсан этгээдийг барихад ардын цэргийн хүн байдаг ба Эшиний аавын найз нарын нэг байв. Тэр Юужинд чиний мөрдлөг үнэнд ойртох тусам манай бүлгэмт муу. Мөн чи надад зурган дээр байгаа хүмүүсийн нэрийг мэдэх ёсгүй байсан юм. Тиймээс чамайг алгаар шийдсэн гэдэг. Исан Эшинтэй уулзаж тэр хүний сэтгэл сайхан гэдгийг мэдгч тэрний мөрдлөг үйл хэрэг Чусоныг аюулд оруулна. Тиймээс та түүнийг ална уу хэмээснээр инээнг төгсдөг.